засгийн газрыг огцруулахаар одоо гарын үсэг сурсан гишүүдийн олонх энэ хуралдаанд оролцсон. Огцруулах гэсэн гишүүдээс одоо 3 гишүүн огцруулахгүй гэж санал өгөөд одоо 19 гишүүн огцруулах гэж санал өгөөд 19 гишүүн огцруулахгүй гэж санал өглөө. Өөрөөр хэлэх юм бол огцруулах гэж санал өгсөн гишүүд маань гинт огцруулахгүй гэж санал өгөөд одоо жоохон гайхаш төрүүлсэн. Үүнийг одоо бас тодруулж хуралдаан даргалагчаас горимын санал гаргаж ямар дэгээр тийм үү ямар томьёолоор засгийн газрын асуудлыг ерөнхий сайдын асуудал хилцэж байна гэж горимын санал гаргаж асуух гэсэн боловч горимын санал одоо хүлээж авсангүй. За үүнтэй холбоотойгоор өнөөдөр чуулганы хуралдаанд даргалж байгаа булган туяа улсын их хурлын дэд даргатаа бас уулзсан. Дэд даргаас ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ямар томьёолоор санал хураах вэ гэж асуухад булган туяа дарга байнгын хорооны саналаар гаргасан томьёолоор санал хураана. Байнгын хорооноос гаргасан саналаар өөрөөр хэлэх юм бол гэдэг одоо бас зүйлийг хэлж байна. Ингэх юм бол үндсэн хууль зөрчин шүү гэд мэдэж байгаа гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулийн бус аргаар, бус замаар үндсэн хууль зөрчиж засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдрийн улсын их хурлын чуулган хэлцэх гэж байна. Тийм учраас энийг бас олон нийтэд мэдээлэх ёстой, мэдэгдэх ёстой гэдэг үүднээс та бүхэндээ мэдээлэл хийж байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэгд хэсэгт улсын их хурлын гишүүдийн 4-1-ээс доошгүй ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал улсын их хурл 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын их хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай улсын их хурлын тогтоол баталсан тооцож шинэ ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилыг заасан байдаг. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайдыг огцруулах саналыг улсын их хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол огцрох ёстой нэг. Хоёрдугаарт нь уг саналыг гэдэг маань ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гэсэн томьёолоор санал хураалтыг явуулах ёстой юм аа. Үндсэн хууль ингэ заасан байна. Яг үүнийг бас баттгаад улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-ийн 4-дээр улсын их хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсан тооцноо. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээг бол уг асуудлаар шийдвэр гарахгүй заасан байна. За мөн одоо дэгийн тухай хууль дээр ерөнхий сайдыг огцруулах саналыг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаан зөвхөн танилцуул сонсгоно гэж заасан. Та бүхэн мэдэх бах. Бусад хуулиудыг, ердийн хуулиудыг бол байнгын хорооны саналаар санал хураалт явуулдаг. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг бол өөр тусгай дэгээр явдаг. Өөрөөр хэлэх юм бол сая үндсэн хуулийн 43-1 за улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-ийн 4-д зааснаар буюу үндсэн хууль заасан томьёолоор санал хураах ёстой байтал байнгын хороон дээр одоо ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн томьёолоор санал хураалгаж өөрөөр хэлэх юм бол их хурлын гишүүдэд юм хуультай танилцах боломжийг хааж байгаад дээрэс нь конопондо хүрэхгүй байдлаар засгийн газрын үндсэн хуулийн бус аргаар унгаах ийм одоос үйлдэл хийх гэж байна. Энэ үйлдэл хийх гэж байгааг байнгын хорооны дарга бас өөрийнхөө эс үйлдэлээр харууллаа. Булган туяа улсын их хурлын дэд дарга бас албан ёсоор бидэнд байнгын хорооны томьёолоор санал хураалт явагдана гэдгийг хэлсэн. Ийм болохоор бидэнд та бүхэнд мэдээлж байгаа юм. За ингээд явах юм бол энэ асуудал маань байнгын хорооны томьёолоор тийм үү байнгын хорооноос ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн томьёолоор санал хураалт явагдах юм бол өөрөөр хэлбэл үндсэн хууль зөрчсөн томьёолоор санал хураалт явагдах юм бол ямар хууль зөрчих вэ гэдгийг та бүхэндээс одоо танилцуулъя. За нэгдүгээрт нь ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудлыг улсын их хурлаар шийдвэрлэхдээ нэгдсэн хуралдаанд байнгын хорооны саналаар тийм үү дэмжин байна уу дэмжихгүй байна хамаагүй. Санал хураасан тохиолдолд одоо дараах хууль зүйн сөрөг үр дагаврууд үүснэ. Нэгдүгээрт улсын их хурлын гишүүдийн 4-1-ээс доошгүй гишүүдийн гаргасан ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт хурлын гишүүдэд хэлэлцүүлэн шийдвэрлэх агуулга бүхий үндсэн хууль, дэгийн хуулийн зохицуултууд зөрчигдөнө. Тэрийг сая та бүхэн тайлбарласан. За хоёрдугаарт нь дэгийн хуулийн 3-1 заасан улсын их хурлын чуулганы хуралдаан хууль дээдлэх, хэлэлцүүлгийн горим ойлгомжтой байх, тодорхой байх, олонхын саналаар шийдвэр гаргах энэ зарчим алдагдана. Энэ бол улсын их хурлын тухай хууль байдаг зарчим. Хууль дээдлэх. Үндсэн хуулийг бид дээдлэн сахина гэж тангараг өргөдөг шүү дээ. Энэ зарчим алдагдана. За 3 дугаарт нь улсын их хурлын дарга буюу хуралдаан даргалагч Монгол улсын их хурлын тухай хуулийн 13-1-1 заасан улсын их хурлын үйл ажиллагаанд Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгөө буюу үндсэн хууль зөрчсөн үндслээр Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг, 29-р зүйлийн 3 дахь хэсэг, 70-р зүйлийн 2 дахь хэсэг заасныг тус заасныг
зөрчөөд их хурлын гишүүнээс эгүүлэн татагдах, за улсын их хурлын дарга, дэд дарга хуралдаа удирсан даргалагч албан тушаалаас огцрох ийм одоо хууль зүйн үндслэл бүрднэ. За мөн одоо 4-р нь бол Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэгд хэсгийн нэг заасны дагуу тухайн баталсан улсын их хурлын тогтоолд ерөнхийлөгч хориг тавих үндслэл бүрднэ. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж энэ санал хураалт явагдсан учраас энэ хориг тавих нөхцөл бүрднэ. За 5-р нь улсын их хурлын тогтоол үндсэн хууль зөрчсөн үндслэлээр цэцэд одоо маргаан үүсэж уг тогтоол үндсэн хуульд нийцээгүйсэн дүгнэлт гарна. Ийм одоо үр дагаваруудтай. Тийм болохоор үндсэн хуулиа зөрчихгүй үндсэн хууль заасан томьёол буюу улсын их хурлын чуулганы хуралдаанд дэгийн тухай хуулийн 101-4 заасан томьёолоор санал хураалт явагдах ёстойг та бүхэнд бас мэдээлж үндсэн хууль улсын их хурл зөрчихгүй дай шүү гэдгийгс олон нийт мэдээсэй гэж одоо хүсэж энэ одоо мэдээлэл хийж байна. Энэ бол цаашлаад ярих юм бол төрийн одоо эрх мэдлийг хууль бусаар авах, үндсэн хуулийн бус замаар засгийн газрыг огцруулах ийм одоо үйлдэл болох чинь шүү гэдгээс олон нийт мэдээсэй гэж хүсэж байна.